Эмэгтэйчүүдийг суралцах хэвээр. Яг юунд суралцах юм? Эмэгтэй хүн сайхан эмэгтэй байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Сайхан эмэгтэй. Эмэгтэй хүн чинь эр нөхрөө өөрийгөө гоёдаггүй, эр нөхрөө гоёдаг. Ээж хүн чинь өөрийгөө гоёдаггүй, үрээ гоёдаг байхгүй юу? Тэгэхээр эмэгтэй хүн хоёр юмор гоёх хэрэгтэй. Яг үнэ хэлгээд. Нэг нь юу юм гэхээр чиний харагдах хүндэрдэг байдал гэдэг шүү дээ, тий. А яг энэ дэр кейс хэлгээд байна намайг. Тэр юу юм гэхээр би илжиг морин хоомд ингээл зүтгэл амьдралынхаа төлөө зүтгэж байгаа л тэгэл нэг стресс тайлах гал нэг 3 найз охинтойгоо гараал нэг газар суух гэхээр нөхөр маань хардаад байдаг тий. Энэ гэл ээж байгаа. Тэгэхээр ийм асуудал бүр зөндөө байна. Тийм бүр дүүрэн байна. Тэгэнгүүт би хэлдэг. Гөө чи хамгийн гоё харагдах хэвээр хүнтэй. Хамгийн гоё харагдаач. Наацхан гэртээ нүүрэ будаач. Гэртээ үсээ гоё янзлаач. Гэртээ гоё тухтай мөртлөө үзэмжтэй гоё хувцас өмсөөч. Тэгэл нөгөө л авгаа гэргийн хоёрыг ялгаад байгаа. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийн ярилцах сэдэв эмэгтэй хүний жаргалын тухай ярилцсан. За урьдсан зочин маань жаргал судлаач ментор Мөнхтуяатай ярилцсанаа. Сайн байна уу та? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж чад маш их баяртай байна. За маш их баярлалаа. Сүүлийн үед сэтгэл амгалан байх тухай өөртөө жаргалтай байх тусмаа өөрийгөө даваад бусдад ч бас тав үсдэгдэл төрүүлэхгүй нөгөө талаараа жаргалтай байх гэж хүн болгонд дор бүрний хичээдэг болов гэж бодоод байгаа юм. Тэгэхээр та эмэгтэй хүмүүс тэр нь хүмүүст жаргал түгээх талаар жаргалж гэж юу юм? Энэ харагдаж байгаа сэтгэл амгалан байх юм уу? Сайхан идэлж хэрглэж байгаа хувцас хунар юм уу? Хоол унд юм уу гэд энэ талаар эмэгтэйчүүдэд ярьж сэтгэлийн дэм өгж байгаа гэж ойлгож байгаа. За таны тодорхойлолтоор олон эмэгтэйчүүдтэй уулзсан энэ сэдвээр ярилцсан. Жаргал гэж юу яг юу юм бэ? Мөнхтуя миний бие ер нь бол 38 нас хүртлээ тэр жаргал гэдэг юм ер нь бол их бага утсан. Би чинь Сэлэнг аймгийн Санц суманд төрсөн хөхт. Тэгээ аймгийнхаа төв дээр 10 дугаар анги амжилттай дүүргээд тэгээд улмаар Орос руу сургууль явсан. Дулааны инженер мэргэжлийг Оросод Оросын экс ерөнхийлөгч Ельцин төгссөн мундаг сургууль төгсөж эзэмшиж ирээд тэгээд аймгийнхаа дулааны станцт 1 жил ажиллаж утсан инженерээ дулааны инженерээр ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд хүүхэд нас маань бол аав ээж маань их мундаг хүмүүс байсан. Бид нар чи бүгдээрээ малчин гаралтай. Одоо ингээд энэ 3 сая гаруй хүн ам бол бүгдээрээ л уг сурвалж ийн ухаан бол бүгд малчин байна. Тэгэхээр малчин биш болоод ажилчин анги болоод нэг хэдхэн жил болж байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр намайг төржсэн үед бол бас малчин биш ажилчин анги гарцсан юмс тэр 60 хэд оны үед. Тэгэл тэрний өмнөх үе бол одоо манай аав ээжийн төрсөн аав ээж нь одоо манай аав ээж ингээд эцэг эхээсээ төрөхөд хизээний ажилчин анги гэж байгаагүй малчин байхад байхгүй. За ингээл хүний жаргал гэхээс илүүтэйгээр малын жаргалыг ойлгодог хүмүүс болоод одоо хүмүүжцгээцсэн юм уу та гэж би боддог байхгүй юу. Тэгээ одоо тэр нөгөө малынхаа жаргалыг аягүй сайн мэддэг. Тэнгэр мохор бол яаж мал завах вэ, хизээ нь яах вэ, ямар өвсийг хаана идэх вэ яах вэ. Ингээд малын жаргалыг аягүй сайн мэддэг ард түмэн юм гэж би бодоод байгаа. Гэтэл хүний жаргалыг юусоо орхигдуулсан юм болов гэдэг байгаа байхгүй юу. За тэгэл аав маань аав ээж маань тийм малчин гаралтай ямар нэгэн тийм нэг сэтгэл зүйч гэдэг юм уу хүмүүжилж гэдэг юм уу тэр ямар нэгэн шинжлэх ухаан судлаагүй малчин гаралтай шууд малчны хүүхдүүд байгаа шүү дээ тий. Яг тэр биеэрээ тэр ухаанаараа бид нарыг төрүүлээд тэг өсгөж байгаа байхгүй. Тэгэхэд аав ээж маань аюун мундаг хүмүүс байж гэж. За намайг 3 дугаар ангид байхад манай аав харамсалтайгаар элийн ортовтроо нас барсан. Тэгэхээр өнөөдөр би ямар нэгэн тийм нэг айхтар сэтгэл зүйчээр ямар нэгэн мундаг хүмүүсээр сургагдаж өсөөгүй мөртлөө малчтын хүүхдүүдээр сургагдаж өссөн мөртлөнгөөс өөртөө маш ихтгэлтэй тий хаач тий нуруу царайгаа голохгүй хаач жаргалтай амьдраад тэр жаргалтай амьдралыг судлаа жаргалтай амьдраад сурчж байгаа байхгүй юу. Аав энийг хийж өгсөн. Нээлттэй цаадгай
элен далангуу харилцахад амар хүн штэ би ер нь бол. Тэгэхээр энийг аав хийж гисэн. Тэгэхээр одоо би миний яриаг сонсож байгаа аав нар байгаа бол ирээдүйн аав нар байгаа бол одоо аав нар байгаа бол өөнөр байгаа бол энийг сонсоод энэс бас юм авчаасаа гэж босч байгаа байхгүй юу. За тэгэхээр миний аав бол намайг жаргалтай амьдрах суурийг тавьж өгсөн байна. Яаж намайг нээлттэй ийм элен далангуу задгай нийтж ийм хүн болгоод тавьсан гэсэн чинь маш их хайрлсан. Аа болгон хайрладаг. Гэхдээ ил хайрлах уу, талт хайрлах уу гэдэг нэг юм байгаа шүү дээ. Намайг зүгээр шууд сад тавьсан хайраар хайрлсан байхгүй юу. Манай аав намайг мөнгөтэй гэдэг. Гэтэл гэрийнхэн маань намайг туяа гэдэг байхгүй юу. Манай аав мөнгөтэйч гэж дуудаж байгаагүй. Эргээд яач усан гэсэн туяач гэж дуудаж байгаагүй. Аа маань өөртөө өмчилсөн нэг хөөрхөн хөөрцөн нэртэйсэн. Аавын памбаг. Зэнэл памбар хөөгдөл байж л дээ. Аавын памбаг гэдэг. Тэгээд аавын гэд өмчлсөн болохоор тэр памбаг гэдэг нэр газар аваагүй байхгүй. Тэгэд ах эгч нар мөн памбаг гэж дуудаж байгаагүй. Тэрөөс аавын памбаг аавын. Тэгээ манай аав намайг харах болгондоо ингээ би одоо ингээ төсөөлгий бүр бодох болгондоо ерөөсө тэр хайрын сад тавиад яадаг байсан гэхээр жах юм зузаан дууруултаа хүн байсан. Улам амд нууруулан зузаан болчих ирэл. Аавын памбаг. Тэр одоо тэр дуун бүр ингээ чихэн сонсогддог байхгүй юу. Тэгээ ерөөсө хүүхдүүд рүүгээ нэг муухай харж байгаагүй, нэг хой гэж дугарж байгаагүй, дууныхаа өнгө тооныг ерөөсө бүх хүүхдүүдэд айгүй хөөрхөн хөөрддөг. Тэгээд тэгж дууддаг. Бүх хүүхдүүд өөр хөрдөд өөрийн гэсэн хөөрхөн хөрцөн нэр өгсөн тийм байсан. Тэгэл аав маань миний хийсэн байтгаа хийгээгүй гавьягаар намайг айгүй магтдаг. Бүр ил цадгаа. Би чинь шороо бочгон мөл дээр догонцол хөөрчдөг байсан. Би сургуульд орж амжааг байхад манай сургууль одоо аймгийн төв дээр ганц л сургууль байсан л да. Бунцын динэрэмж 10 жилийн дунд сургууль. Тэгээд тэр сургуулийг заагаад миний охин энэ сургуульд орох юм. Сургуульд орохоор энэ сургуульд орох юм. Тэгээд миний охин би сургуульд ороогүй байгаа үстэй тий. Тэгэхэд хийгээгүй гавьягаар магтдаг гэж чинь миний охин энэ сургуулийн хамгийн мундаг онц сурдаг нь байх болно. Миний охин энэ сургуулийн бүх сурагч дотроос энэ мянган хүүхдүүд дотроос хамгийн ариун цэвэрч нь байх болно. Хамгийн хөөрхөн цэцэг цэврүүшг нь байх болно. Мөн намхан нуруутай налчгар хамартай царайлаг биш охин хараалцдаг. Дандаа бүр би энэ ертөнцийн хамгийн хөөрхөн Барби харагддаг байсан юм шиг байгаа. Яг тэгж байгаа юм шиг өхөрдөг гэсэн, тэгж байгаа юм шиг магтдаг гэсэн. Тэр нь намайг өнөөдөр өөртөө ихтгэлтэй тий ингээд та нарт энэ жаргал гэдэг чинь ийм байд ингээд ярьж өгөх хэмжээний болгоод сургаад тавьчих тэр суурийг тавиад өгсөн байгаа байхгүй юу. Гэтэл дахиад нэг юм байгаа. Тэр юу юм гэхээр нээлттэй элен далангуу гэдгийг те ирээ цэргүйч хүрсэн чургуу гэдэгтэй. Чи тийм зүтэй тэгээч ангаач гэл те. Ийм андуурч бас болохгүй шүү дээ. Цоглог гэдэгтэй. Аав маань намайг цоглог болгоцсон. Гэтэл ээж маань намайг соёлтой цоглог болгосон байгаа байхгүй. Ирээ цэргүү тийм лалалала гэсэн биш. Ийм болгосон байгаа байхгүй. Аав маань халдаг. Согтож үзээгүй. Би аавыг согтохыг мэдэхгүй. Тэгээ аав маань халдаг. Халгаарал. Одоо миний ханд бол. Одоо миний ханд бол. Тэрийн хин сонсоод байгаа хэлж байгааг нь дараахан хэлээд. Ингээл бүр аавыг бишрлийн нүдээр хараад. За энэ бас аюу хүн чанартай аав ямар байх, ээж ямар байх юм бас тэрийг аюу их суурийг бас тавьж өгсөн юм шиг. Үлгэрлэж бүүн хайрын дотор л өссөн байна. Харж өссөн байна. Энэ суур өөрөө миний жаргалтай амьдралыг тэ олох, жаргалыг хайх, жаргалд дурлах тэр суурийг тавьж өгсөн байгаа байхгүй юу? Энэ жаргалтай маш их хамаатай. Бид нар өөр хүмүүстээ амьдралд сургана гэж ярьдаг. Өөр хүмүүст амьдрал сургана. Эрх чи тэг сонсноо. Эрдэшка. Саналгүй яг сонсон. Амьдрал сургана. Тий. Би чи хэдэн хүүхэдтэй? 2 хүүхэд. 2 хүүхэд. Би чамд удаа зөвлөмөр байгаа. Юу юм гэхээр өөр хүмүүст амьдрал битгий сурах. За. Амьдрал битгий сурах. Одоо тэгэл хүүхдүүдийнхээ төлөө хийж байна. Хүүхд маань том болоод хоол хийж чаддаг байх хэвээр, ядчил биеийн авч чаддаг байх хэвээр гэл зөв ч юм уу буруу ч юм уу өдөр болгон л миний хийдэг үйлдэл байгаа тийм. Амьдралд битгий сургая. Ойлгосноо. Чи өөр хүмүүстээ шууд жаргалд сургаж эхлээрэй. Амьдрал сурах юм бол тэр зүтгэж амьдрэх хүмүүс болно. Амьдрал нь ядуу байна уу, зовж гин үү, баян байна уу, жаргаж гин үү ялгаа байхгүй. Амьдрал амьдарч л байгаа шин. Тэгэхээр зовж байгаа жаргаж байгаа нь хамаагүй зүгээр нэг амьдрдаг л хүн болно.
жаргал зориг бол жаргадаг хүн болохгүй шүү. Тэгэхээр чи жаргаж сур гэж зааж өгөх ёстой. Ингүүл жаргана, ингүүл зовно гэж. Ээж маань аавын хойноос сэтгэлээр унаад элгэний цирроз гэдэг өвчнөр хөвчлөлт хэвтэр турчиж байгаа. Надаас 6 дүү эрэгтэй дүүтэйгээ үлдчихэж байгаа. За ингээл би 5 дахь ангиас ихсүүлээд өрх толгоолсон эмэгтэй үр гүйцэтгэж байгаа байхгүй. Гадаа гарч ирүүлж гэр дурж юм болж. Одоо ингээд миний гарыг хараадч гэдэг юм уу те. Миний амьдарч байгаа байдлыг ингээд хараадч гэдэг юм. Ер нь бол олон хүмүүс энэ ялцгаа энэ юу ч чадахгүй хийж чадахгүй гэж боддог байж магадгүй байхгүй. Бодох магадлал өндөртэй. Уучлаарай. Намайг мал гэвэл би айгүй хурдан мянгат малчин бол. Ер нь барилга барь гэвэл би барилга барьж чадна. Ер нь юу тэр хүүхэд наснд бол би миний хүсээгүй үйлдэлүүд байсан. Тэгээ би тэрийг хийж өссөн. Гэтэл хийхээс өөр аргагүй болж би хийхгүй л үүд тэгээ хийх хэрэгтэй тий. Тэгэл ингээл амьдралын шаардлагаар хийж өссөн гадаа гарч ирүүлж гэрт орж юм болж ингэж өссөн байгаа байхгүй. Тэгээд би тэндээс драма авсан баг. Шарах авсан байгаа байхгүй. Сэтгэл зүйн гэмтэл гэдэг юм авсан биш. Тэгэхээр хүүхдүүдээ би хүсээгүй энэ ажлуудыг хийлэхгүй өсгөн тогж. Тэгээ хүүхдүүдээр ажил хийлэхгүй өсгөн гэдэг. Ингэсэн тэгээд тэр нь зөв ч юм уу буруу ч юм уу бас мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэл ер нь бол юу яавал жаргадаг яавал зовдгийг мэдэхгүй. Юу зөв юм юу буруу юм мэдэхгүй. Зааж өгсөн хэн ч байхгүй. Гэтэл эргээд ингээд харах нэ би айгүй олон хүнд гомдсон. Гомдол тэгээд тэр гомдол гэж өөр зовлон байсан юм билээ. Тэг ингээд хүн болцсон байж. Гомддог зуршилтай дарилцсан болгонд гомдоход бэлэн юм болоод сурчиж. Тэгэл гих мэтэр ингээл ер нь ингээл зан татуулаад айгүйх эмхтэй хүн болоход айгүйх зан татуулаад зовсон юм байсан. Дараа нь нөхөрт гарсан. Нөхөрт гараад бас айгүй хүнд юм утсан байхгүй би. Оросоос сургууль төгсөж ирээд эрэхтээ би амар эрмүү гоё. Тийм жаргалтай амьдрах төсөөл мөрөөдөлтэй ирсэн. Харамсалтай нь сургуулаа төгсөж ирээл би гэр бүлийн хүчирхэлт. Сургууль төгсөж ирээд нэг 7 хонос 10 хонос би сандгүй. Ер нь их удаагүй. Гэр бүлийн хүчирхэл гэдэг аимшиг юм төртөд эхэлж байгаа байхгүй. Бурхан минь. Энэ миний ихний амьдрал байсан. Тэгээ хүүгээ 3 настай байхад нь би тэр амьдралаар биднэрт коммунизм ингээд сургасан байхгүй. Хоо хилээд үзээрэй. Тэвч тэгвэл чи ялна ментор. Тэгсэн чинь тэвчиг гэдэг чинь тийм дандаа хэрэглэх зүйл биш байсан юм билээ шүү дээ. Одоо ч гэсэн тэр тэвчээр их сайн юм гэдэг ойлголт байсаарлага. Хүүхдүүдээ сэтгэлийн хаттай болгож өсгөн төвчүүл сургана ч гэдэг юм уу. Өөрөөсөө эмгтээчүүд бид нар төвчээртэй байх хэрэгтэй би гүрчээ гэл гүрхэр ингэж. Гэтэл хүн зовлонг төвчд юм уу, жаргалыг төвчд юм уу, сайн юмыг төвчд юм уу юм гэж. Тэгэхээр өөр хүүхдээ жаргалыг зааж өгөөгүй болохоор баруун биш бол зүүн шүү дээ. Жаргалыг зааж өгөөгүй бол зовлон л идлээ амьдрах тэр хувьцааг заагаад өгсөн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бид нар яадаг вэ гэхээр нөмөө юм төвчнө. Зовлонгоо төвчнө. За ингээд хов хэлж болохгүй. Одоо ингээд ярьж байхад эмэгтэйчүүд за дундаж насны гэж баримжаалъя. Танаас яг юу асууж, жаргал гэдэг чинь юу юм гэж асууж яах вэ? Бас та түрүүн яг эхлээд яриан дундаараа би 38 нас хүртлээ жаргал гэж юу байдгийг юусоо мдээгүй байсан байлаа гэж ярьсан да. Энэ нь хүүхэд насны амьдралыг сонсоход бол аав ээжээ хайранд дүлхийдүүлсэн ингэж амьдрах ёстой гэсэн хангалттай та хүнээр заалгаж биш ингэж харж үлгэрлэж харсан байна. Гэтэл бодит амьдрал өөрөөр ингэж байчжээ. Одоо манай Монголын эмэгтэйчүүд нэг ийм амьдрал руу ороод одоо хэрэн таны хэлж байгаа шиг төвчих ёстой, үр хүүхдүүдэд элэг бүтэн байлгах ёстой. За би ч одоо яах вэ? Ядаж энэ хүүхдүүдэд одоо юм ойлгохтой болчихъя гэл өөрөөсөө өөрийнхөө амьдралыг тэр жигт нь адаглаад хэдэн жилийн золиослоод л яваад байгаа шүү дээ. За хичнээн ч асуулт асууч юу? Пөөгнөрсөн байсан байна. Эр хүний жаргал өөр. Эмэгтэй хүний жаргал өөр. За хүүхдийн жаргал дахиад өөр. Тэгж ярих юм бол хадам хүний жаргал өөр. Бэр хүний жаргал өөр. Бэр хүрээний жаргал бас өөр байхгүй. Тэгэхээр би нарийн судалсан. Би чинь 38 наснасаа жаргалыг би 62 нас хүртэл өнөөдөр хүртэл судалж штэ. 24 жил судалсан. Одоо ингээд бүх хүн мэддэг байхгүй юу? Жаргал гэдэг нь сэтгэлийн амар амгалан. Гэл тэ? Уг нь бол тэгэл ингэж байгаа. Тэгээд яг яавал сэтгэлэн тэр амар амгалан. Сэтгэлийн амар амгалан ч өөрөө юм. Зүн бэлэг дотор байдаг таатай мэдрэмжийг жаргал гэдэг.
зүүн бэлэг дотор байдаг таата мэдрэмжийг амар амгалан гэдэг юм. Тэгэхээр чиний цээжинд нэг бол ямар нэгэн юмны хувьд нэг бол таата мэдрэмж байна, нэг бол таагүй мэдрэмж байна. Ойлгож байна. Таагүй мэдрэмж байгаа бол чи зовж байна. Таата мэдрэмж байгаа бол чи чарахж байна гэсэн үг байхгүй. За тэгээд таагүй мэдрэмж дүүрэн байна л да. Эр нөхрийн зүгээс таагүй мэдрэмж. Нөхрөө ингээл бодохоор л нөхрөө хүндлэх ёстой гэж мэддэг. Тэгээ хүндэл нь юу юм мэдэхгүй. Нөхрөө хайрлах ёстой гэж мэддэг. Хайр нь юу юм бөө мэд. Ойлгомжтой. Тэгээ Монгол эмэгтэйчүүд нөхрөө дээд зэргээр хүндэлдэг. Ер нь Монгол эмэгтэйчүүд чиг тэгж хүндэлдэг. Ард түмэл дэлхийг тойроод явж хад бол над дайралдаг. Малгай бүсийн өөдөн дээш нь тавьж хүндэлдэг. Хоймроо эр нөхрөө хоймроо суулгаж чад хоолныхаа дээжийг барьж хүндэлдэг. Ой ийм улс орон хөөе. Манай Монголоос өөр баг. Ингээд дахад эргээд жаргал авахгүй шүү дээ. Ойлгож байна. Ийм амьдрал байгаа юм. Байлгүй яах вэ? Тийм. Би өөрөө үтсэн. Илжиг морь нохоо мэдсүтгэж амьдралын төлөө. Тэгээд тэгсэн хэрнээ нөхөр эцээч ойлгодоггүй. Хатан эцээч ойлгодоггүй. Тэгээд хав амтыг хийж бүр төрсөөгч ойлгодоггүй. Тэгээд амар цөхөрд нэг харахад метр 53 өндөр дээрээ 79 хилийн жин тээдсэн тий. Ингээд хойлын болтош камон нүүрн унжаад ороод ирсэн. Тэгээд байсаж жаад нойрны дутагдaltaй болсон. Байсаж жаад буруу хоолоргоо шүлсээ хийдэг, идж байгаа ууж байгаа юм а хийчдэг, хаахдаг, цацдаг ингээ болцсон. Тик гэдэг өвчтэй татлаа ийм ингээ болцсон. Нойрсуулдаг юм юмнууд угаал ингээл унтдаг болцсон ч гэдэг. Ийм амьдрал амар олон жил ингээ явчихж байгаа байхгүй. Хаана вэ? Тэгэд жаргалыг хагаад би нөхөрсөлж үзсэн. Нуухад яах вэ одоо? Нэг мэтгэд би 2 эцэг 2 хүүхэдтэй болсон. Хөтөлж авч байгаа шүү дээ. Тэгэд би бодож байгаа байхгүй. Үр хүүхдээ хойд хурдгийн гар харуулсан төрсөн эхийн хувьд бол ертөнцийн нарыг бүтнээр нь харна гэдэг бол худлаа юм байна гэж бодсон. Дараа нь жаргалыг ойлгонгуудаа ямар ч хойд аавыг төрсөн ааваас илүү тийм аав болгож болдог. Тэр хувьдас эмэгтэй хүнд байт юм байна гэдэг юм байна. Одоо миний хүү 49 хүү Америкт ажиллаж амьдардаг. Тэгээд дүүтэй нь битээр 16 онд очсон. Эхлээд тэгээ 16 онд очиход нэг яриа суужснаа. Миний өдөс нүдрүү ингэж цар суужгаад хөөмөн. Би Монголд нэг л хүнд өртөө. Би авдал өртөө. Аав гэж энийг хэлээд байгаа гэсэн чинь биологи юм шиг л тий. Өсгсөн аавыгаа хэлж байгаа байхгүй. Тэгээ одоо яг 2 аавгаа шиг өглөө бол нөгөө цагийн зүрхтэй. Тэгээд тэнд яг орой унтахулж хахад энд яг өглөө босч идэг. Тэгэл 2 аавгаа шиг хоёлаа ингээл дан гэл тэр хоёр өглөө болго ярьчихдаг. Надад хүүтэйгээч тэгээд тэрийн болго яриад тах зав гардаггүй. Хаа ярихаар хайрцаш. Жаргал төсөө. Жаргал өрөө гээл. Тэгээд сүр сар гэл ингээл өнгөрнө. Би боддгий штэ. Бүх аавууд сайн аав байх боломжтой. Төрөний яг амьдралаа ярьсан чи их олон эмэгтэйчүүд өөрийнх нь амьдралтай төстэй юм байна. Хэрвээ энэ амьдралаараа удвал би ч яг ийм болох гээд шүү гэсэн айцтай төгшөртэй эмэгтэйчүүд байгаа. Та яаж тэр байдлаас гарсан? Үйлдэл хийсэн юм уу? Эсвэл та сэтгэл зүгээ өөрчилсөн юм уу? Өөрийнхөө өөрчилсөн үү? Нөхрийнхөө өөрчилсөн? Энд яг юу болж өнгөрсөн бэ? Чи амир яг гогцсон асуулт тавилаа. Энийг түрээд байгаа. Маш олон эмэгтэйчүүд над тэр нөхөр маань ингээд ингэхгүй ингэдэг тэгдэггүй гэд уйлаад нөхрөө засуулъя гэж ярьдаг. Бас хүүхдээ хүмүүжүүлъя гэж ярьдаг. Уучлаарай. Нөхрийг өөрт нь байгаа эмэгтэйл засдаг шиг. Засъя гэх юм бол тэр улам эвдэрнэ. Нэг эдэрээ оролдвол эвдгийн цомдон, эхнэрээрээ оролдвол салахын цомдон гэдэг тий. Тийштэй. Нөхрөө засна гэдээ оролдох юм бол эвдэн шүү улам. Хүүхдээ хүмүүжүүлэхэд зогсоо. Ойлгож байна. Хүүхдээ хүмүүжүүлнэ гэхээрээ уучлаарай. Чи өөрөө биелүүлдэггүй юм яагаад шаардаад байгаа. Өөрөө хийдэггүй юм яагаад шаардаад байгаа. Наацх нь. Ингээд хайртай хүүгийн аваас суудж байгаа байхгүй. Хайртай хүүгийн төрсөн ээжт нь очиод ганц магтаж харахгүй мөртлөө муула ирчт юм. Ойлгож байна. Ат бэр байх амархан, алтан бэр байх, од бэр байх ч амархан.
Би ч айгүй олон жил ад бэр байлаа штэ. Тийм. Тэгээд харамсалтай нь хадам аав ээжигээ бурхан болохоос өмнөх нь нэг сайн бэр байх ухаанаа олж авал. Тэгэл яг ингээл яг од бэр болдог тэр хөр хамтд бурхан болчихж байгаа байхгүй. Амар харамсалтай. Би нэг юмд хадам ээжигээ бурхан болохын өмнө нэг юмд аюух баярлдیں۔ Юу ингэсэн чи надад ингэж хэлсэн. Манайх хадмынх 7 хүүтэй байхгүй юу? Хамгийн томынх нь эхнэр би байхгүй юу? Тэгэд манай 7 бэр айгуу тийм ив түнжинтэй. Айгуу хөөрхөн штэ. 7 бэрийн мань зураг манай гэрт үлгөөтэй байгаа. Та зохион байгуулсан бах нэгтгэцэн. Манай охин битээ. Тэгэд юу ингэхэр хотод авчирж агаад тэгэд урьж авчирж байгаа. Тэгээ бүгдээрээ сэнхэрж юмсөмсөд бүгдээрээ цагаан ботолгон төслөө хар ботолгон өмсдөг тий. Тэгээд толгуулаа ингээд зураг авахулсан. Хадам ээж маань төрсэн ганц ихч байдгийн тэрний үлдсэн ганц хүүгийнх нь ихнэр байдгийн. Тэгээд тэрийг цуг аваад ингээд 8 бэр нэг айлын 8 бэр болоо. Тэгээд ингээд авахулсан ихэр юм шиг. Тэгээд айгүй царайлаг тийм гоё зураг байгаа манад. Тэр 8 бэр би үнэ хизээч муулдаггүй. Ер нь бол хэн нэгнээс битүүхэн талтхан нууцсан хамгаалаастай өмгөөлөстэй. Тийм учраас бидний хэн нэгэн нэг тэг хэлмэгдэж тэг одоо хадам бэрхүүд гэдэг ингээд муудалцчих гэх тийм юм гардаг. Жаргалтай амьдрал гэж байдаггүй, жаргалтай хорон мөч болгон байдаг гэл одоо хинч хамгийн түрүүнд хэлцэн тэг хин лүг ингээд түгээгээл уншигтаал яваад байдیں۔ Та одоо 20 жил одоо жаргалын тухай ярьж байна. Нэрэ жаргалтай амьдрал гэж байдаггүй мүү? Энэ дундуур явж байгаа завланг туулахал ёстой юм чи миний сэтгэл санаа зовжлэг гэл яваад байгаа гэсэн үг шүү дээ. Хөөе. Тийм. Жаргал бол ингээд хин нэгэн нөхөрч гэдэг юм, хин нэгэн хадамч гэдэг юм, хин нэгэн аав ээж гэдэг юм. Чамд нэг юм нэг бэлдэж жаргал гэдэг бэлдэж бэлдээд ингээд тавиад гэсэн. Чи зовж тэрэнд ингээд хүрээд өгдөг юм биш байгаад байгаа байхгүй. Хүрээд авдаг ч юм биш. Гэтэл чи өөрийнхөө болон гэр бүлийнхаа аз жаргалыг өдөр болгон бүтээж идэх зүйл. Өдөр болгон бүтээсэн жаргалаар амьдарч идэх зүйл байхгүй. Шүн ингээд унтсан шүү дээ тий. Тэгэхэд чиний эрүүл мэндийн жаргал босч идэх байхгүй. Таргалж байгаа бол чи шүн таргал. Турж байгаа бол чи шүн турна. Өвчлөж байгаа бол чи өдөр нь буруу зовлонгийн үйлдэлүүд хийсэн бол шүн чи өвчлөх процесс явагдана. Тэгвэл яг энэтэй адилхан ер нь өдөр нь чи санаатахар зорилготойгоор шүн унтахтаа ч гэсэн санаатахар зорилготойгоор тэр жаргалыг бүтээх тийм үйлдэлийг өдөртөө хийж явах хэрэгтэй байгаа бид нар. Тэгэхээр өчтөр дарахнаас нэг охин уцтж ирсэн. Тэгээд мэдээж нөхөр маань тэгдэггүй гэл бас ингээл уйлаад ярьж байгаа байхгүй. Тэгээ би тэрнтэй туршилтын журмаар 2 цаг 30 минут уцаар ярьсан. Орон дээрээ завилж сууж гаад. Уцаар ярьж байгаа. Тэгээ эцэст нь тэр аюу ухаалаг охин байл. Тийм бэ. Асуудал над байсан бэ. Тэгээд юм заагаад өгөхөд ингээд ойлгоод авна гэдэг бол бас тэр хүний заяал та. Одоо ер нь л дийлэнхтэй ингэдэг. Би ч одоо үеийнхэн болоод ойр тойрон эргэн тойрон одоо сошиалоос уншсан хүмүүсээ л жишээ татаад байгаа юм. За би нэг энэ ажлын ард гарчихвал нэг сэтгэл сайхан болоод л ингээл тайвшраалж аргачих гад байна. Энэ нэг ажлыг хийгээл нэг тэтэн төгрөгтэй болчвол би болчих гээд байна гэлээдэг. Харамсалтай нөгөө Монголын маргааш дуустдаггүй гэдэг шиг тэр ажлуудных нь ард гарна гэж өрөөсөө одоогор бол гарчаагүй байгаад байна. Би ч ялгаагүй. Давааны цан даваа. Байна. Энэ асуудлыг сэтгэл зүгээ яаж би зогсоох? Одоо тантай ярихад за би ч болчих юм байна даа гэж бодогдоол сууж байна. Энэ мотивац маань маргааш өглөө байхгүй болцсон байна. Энийг би өөртөө хиймлэр бүтээгээд байна. Яаж жинхэнэ өөртөө суулгах вэ? Дахиад өсчин болоход суралцдаг. Эмч болоход суралцдаг. Энэ суралцахгүйгээр жаргах гэдэг мөрөөдлөө орхих, сурахгүйгээр баяжна гэдэг мөрөөдлөө орхих гэж хэлмээр заавал суралцсан. Хэн нэгэн заавал заах ёстой. Жаргалыг зориагүй бол зовлон тэрлэв. Би амьдрнаа гэл зорчих юм бол чи жарганаа гэв. Тэ амьдрнаа гэж бол чи зовлон тэрлэв. Яг энэ адилхан. Би гэргий болёо гэд дайрахгүй бол чи авгаа тэр буу. Өөр аргагүй. За та гэргий авгаа хоёрын эсрэг талуудыг хэлж өгч болох уу? Ийм байгаа бол та өнөөдөр гэргийгээр амьдарч байна шүү эмэгтэй. Ийм байгаа бол та өөртөө засаарай. Авгаа болох гээд байна шүү. Хүн болгон би ч гэсэн өөрийгөө нэг талд нь гаргая. Эсвэл дундуур нь ч яваад байгаа юм. Ер нь бол манай хүүхдийн хүмүүжлийн
зарчим нөөрөө аюу алдаатай зарчим. Хайрын дотроо хална гадна. Хал гэж үе харгислал гэсэн үг. Би одоо миний 1-р анги охин шүү чи заяа. Би чамаар хичээлэгчийн хэлбэлж байна. Ингээ харж чад гой бичээч хүрээ. Ингэж бичт юм аавс юм байт юм уу? Хайртай цоцож чин чамаг. Хайртай да цоцож чин гэж. Энэ та хайр мөн биш ээ. Биш үү? Уг нь бол биш. Гэвтэл ихэнх айлд нэг иймэрхүү юм ялангуяа байж л байна тий. Тэгэхээр уучлаарай гүр наацх нь энэ яг ингээд хүүхдтэй ингэж чи хүүхдээ алдсан шүү дээ. Шилжилтийн насны онцлог гэдэг нэг юм гаргаал ирж шүү дээ. Уучлаарай манай хүүхдүүд шилжилтийн насны ааш авир ерөөсө гардаг. Зовоодгүй л гэсэн үг байна. Тийм. Тэгэхээр гэргий болёо гэд. Гэргээд бас л суралцсан өөр арга байхгүй. Чиний харагдах байдал. Чиний үнэртэх байдал. Бас чиний сонсгож байгаа байдал. Чиний мэдрэгж байгаа байдал. Хүмүүс ойлгохгүй байж болно. Нөхөр чинь хүүхч ойлгохгүй байж болно. Мэдэрдэг байхгүй. Миний ихнэр нэг л биш вэ. Миний ээж биш вэ гэдэг мэдэрдэг байхгүй. Тэгээд ойлгохгүй болохоор хэлж мэдэхгүй өөр хэмтэн. Тэгэл тэмцэлдэж эхэлдэг. Айл гэр гээд нэг юм нэг баг байна да. Тий. Тэгээд энэ баг дотор ингээд жаргал гэдэг юм орчин байх хэрэгтэй байхгүй. Тэн дотор аав ээж хүүхэд эхнэр нөхөр хүүхдүүдтэй ингээд жаргалд ингээд хөвөөж жаргаад чиний амьдрал аз жаргалтай мөчүүдийн тасралтгүй хэлхээс байх хэрэгтэй байхгүй. Уг нь тийм байлгамаар л байна. Тэрийг ээж хийдэг эхнэр хийдэг. Ойлгож эмхтэн хүн хийдэг. Тэрийг нөхөр хийчихдэггүй. Хүүхэд хийчихдэггүй. Тэрийг ээж эхнэр хийдэг байхгүй. Тэгээд ингээд гоё жаргал дотор ингээд хөвөөл амар гоё жаргаад ингээд амьдарч явах байтал эхнэр нь нөгөө тэр айлын эхнэр гэргий байхад жаргалтай байхад суралцаагүй учраас нөгөө аав ээжээс ирсэн нөгөө нийгмээс ирсэн харсан сонссон нөгөө харилцаагаараа харилцаад нөгөө харцаараа хараа нөгөө дуугаа аваагаараа дуурайд тэгэлгүй ядгийн чи ингээд байгаа юм чи гэл дуу нь өөрчлөгдвөл ингээл ирээд ингэснээс болоод нөгөө жаргал гэдэг гоё жаргал дотор хөөл мишлзээл гоё ингээл амьдарч явах хэвээр юм чин тийм тэр амьдрал чин өөрөө тэмцэл болдог. Тэмцэл тулаан тайм болдог. Ялтагтана. Би энэст ялтагдахгүй би боож. Яаж ингэж амьдрах гэдэг яаж ингэж жаргах гэдэг юм бэ? Тэгээд аюу амир ир имгүү бүр ингээд дуу идэгтэй хатан мэжээс холгон бай humааны бодмох нь явагсан. Тэгээд тэрийг ерөөсө хүмүүс шүүмжилдэггүй. Айгу хөөрхөн хатан мэжээс хатмын судал хатмын айлм гэл ингээл. Гэт хатан гэдэг манга юм. Хүн болгон хатан болно шүү дээ. Хүүхдээ юм бол хүн болгон л хатан болно. Тэр хатан мэжээс холгон бай гэж байгаа залууч хатан болно. Тэрийг өөгшүүлээд явж байгаа эмэгтэйчүүд октод бүсгүүчд бүгд хатан болно. Хатмыг бүгд ир имгүү туулна. Хүн болгон ээж болохгүй шүү дээ. Эрэгтэй хүмүүс ээж болохгүй байхгүй. Хүн болгон аа болохгүй. Эмэгтэй хүмүүс аа болохгүй шүү дээ. Хүн болгон хатан болно. Өөр арга байхгүй тий. Тэгэхээр энэ гэргийд суралцах хэрэгтэй. Гэргий аваа хоёр тесүр дууныхын өнгөн харцсан хилдэг хэргэлдэг үг нь өдөр тутмын хийж байгаа үйлдэл нь тий хандж байгаа хандлага тэнгэр газар хоёр. Гэртээ ороод үсээ шуугаад дуугаа өөрчлөл явжвал тэгэл ерөөсөө эхнэр ш агуу болоод байна л гэж ойлгож болох уу? Эхний ээлжинд одоо их олон юм байгаа л байна. Тий ингээд эмэгтэй хүн чинь 4 юмнаас бүтдэг байхгүй юу? За эмэгтэй хүний харагдах байдал, сонсох үнэртэх байдал, сонсох байдал, мэдрэх 4 зүйлээс л бүрддэг. Энэ дөрвөлнгийн арчилж тордохгүй бол эмэгтэй хүний хувьд арчилж тордохгүй бол чи авгаа болол явчихна. Энэ дүрийг арчлаа тордлоо чи гэргий болгол явчихна. За ер нь бол хүчрхийлэл гэдэг нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр хүчрхийлдэг эр гэж байдаггүй. Хүчрхийлүүлдэг эмэгтэй байгаад байгаа. Хүчрхийлдэггүй эр гэж байхгүй. Хүчрхийлүүлдэггүй эмэгтэй гэж байдаг. Тэр эр хүний зүгээс эрх хүчрхийлэл гэдэг юм. Эмэгтэй хүнээс шалтгаалаад байдаг. Ойлгож байна. Тий, чи хүүхдтэйгээ ээж хүнтэй хүүхдтэйгээ хүчрхийлэлтэй харилцаж байгаа бол энэ гэр бүлтэй хүчрхийллийн харилцааг зөвшөөрч байгаа. Шууд үүд халахыг нээгээд өгч байгаа. Ойлгож нөхөр ч гэсэн яг адилхан. Авгаа байхаа их амархан. Нөхрөө нэрээр нь дуудаад ихэл. Доржо, уз, дондгоо солиор. Гэхдээ ийм уур амьсгал бүрдээд байгаа байхгүй. Гэтэл эр нөхөр яаж дуудахын тгүүл
өхөрт ч хөрхөн нэрл. Ойлгож байна. Манайд бас нэг юм бид. Эр нөхрөө бүтэн нэрээр нь дуудвал бүтэн заяатай байдгийн, тал нэрээр нь дуудвал тал заяатай болчдгийн гинлээ гэд. Тэгээ сандагд орчоо. Энэ бол тийм нэг уран дулаан уур амьсгал үүсэх. Нөхцөл бүрддэггүй. Иргэний үнэмлэхнийхээ нэрээр дуудаад эхлүүл тэгэл ер нь эвгүүтгэхээр л тэгж дууддаг штэ хүүхдээ ч бай, нөхрөө ч бай тий. Тэгэхээр яг нэг одоо ийм гэр бүл байдаг. Ханаа хайртаа гэл ингээд эвсээд бүр сурцсан хин цочирдохгүй. Нөгөө тэгвэр тал нэрээр нь дуудаас сурцсан. Ханаа гэхээр өөрөө чи эвгүүцээл, ханаа гэж дуудулж байгаа хүн ч цочиж ирээл. Энэ нэг асуултыг юутай холбох гэж гинүү гэхлээр та 38 нас хүртлээ одоо нэг юм өөр амьдрчээ. Түүнээс хойш жаргалыг судлаад өөртөө өөрчлөлт хийсэн байна. Энэ нас олон эмэгтэйчүүдэд айдас төрүүлдэг. Нэг л мэдсэн чинь би 30 гараад 40 шахацсан байсан. Одоо би оройтцсан уу? Одоо би эрхэлт сурах уу? Энэ юу н тийм боломж байна уу гэд. Та яаж эрхэлт сурсан? Тийм хэцүү байдлаас яаж гарсан? Гівэнтхэн ингээд ирэхэд танд хэцүү байгаагүй юу? Эмэгтэй хүний жаргалан заяа. Чи бүр ингээд Эрка ингээд хүний ингээд хатгаад өдөөд ах юм. Хүний ингээд яг тэр сургалтын дээр хэлэх ёстой юм ингээд өдөөд хэлүүлэх гээд байна уу? Бүр ингээд хэлүүлээд байгаа байхгүй юу? Хэлүүлэх гээд байна тий. Эмэгтэй хүний жаргал нь одоо эр нөхөртөө эрхэлж явах үед жаргаж идэг. Эрэгтэй хүн. Эмэгтэй хүний чинь жаргал эрхэлдэхтэй. Гэтэл эр хүнийх төсвөр эрхлүүлж чадах жаргал. Үгүй тэгэд эрхлүүлэхээр ихнэр байгаа чи. 35 хүртлээр сураагүй бол сурах уу? Юу юм бэ? Эмэгтэй хүний эрхлэх эрдэм. Энэ бол эрхлэн гэдэг чинь жаргал гэдэг байгаа шүү дээ. Ойлгож байна. Тийм. Тий. Тэгэхээр хүүхдийг ингээд хүмүүжүүлэхэ боль гэдэг байгаа шүү дээ. Тийм энийг бас асуулсан. Бас л нөгөө авгаа гэргий явахгүй. Яг л адилхан шүү дээ. Хоош тагааж, ингээд. Тэгэхээр тэг хүмүүжүүлэхгүй тэг яах? Тийм. Хөгжүүл. Ингээд үйлдэл чинь тэгвэл одоо хүүхдийг яаж хөгжүүлэх вэ гэж хаад. Хүмүүжүүлэх вэ гэхээр л тэгж болохгүй, ингэж болохгүй гэл. За тэгж болохгүй, ингэж болохгүй, ингэж болохгүй, тэгж болохгүй. Хөөе байг бол. За ингээл тэр хүүхд дуусаа. Гэтэл байг болыг мэдэхгүй, болохгүй мэдэхгүй өсөх бас ингээд савлаад байгаа байхгүй. Тий. Савлсан эцэгчүүд зөндөө байгаа. Нэг хэсэг нь бол байг. Бүр ингээл хүсэл болгоны хасаад ингээд гүлдийсэн өөртөө итгэлгүй тэгээд нэг юм дуун байгаагүй мэддэхгүй тийм болгоё. Эсвэл нь нөгөө тийшээ савлаад бүр эсрэг тийшээ савлангуудаа бүр байг болыг хилдэггүй ингээд өрсөн. Тийм. Тэр чигээр задгаад тавьчихд. Бас дурынхаа юм гэж. Тийм болгоод байгаа байхгүй. Гэтэл тэгвэл хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ? Тэ? Тэр хүмүүжлэнэ гэдэг одоо та нарын харуул хүмүүжүүл. Тэр хүүхдийг хөгжүүл. Яаж хөгжүүлэх вэ? Байгаад байгаа байхгүй. Хүүхэд онц сурах ч амарх. Нэг аны 30 хүүхэд 30 онц сурч болно. Амарх. Та одоо бол өөрийнхөө амьдралаар туршлах суудсан ингүүл ондог гэдгийг мэдсэн ингээд яриад байна. Тухайн үед та яг би болохгүй байгаа юм байна, надаас болоод байгаа юм байна гэдгийг яаж анх өөртөө олж мэдсэн. Эсвэл хин нэгний яриан дундаас нэг хаяа нэг юм унж ирдэг штеп. Би эхлээд ерөөсөө мэдээгүй. За. Би эхний нөхөр дээр бол би 1000% миний зүг байсан. Би угаадаг, арчдаг, чандаг, шардаг би ч Оросд 6 жил сурчаад ирлээ. Оросудаас ахын соёл аюу өндөр сурлаа шүү дээ би ч. Би арх удаггүй, тамхи татдаггүй. Тэ угаан нар чинь цэвэрлэн чан би аюу хурдан хөдөлдөг. Ингээл лаадсан 1 2 гэж хөдөлдөг юм биш үү. Газ сав. Би гэхдээ аягийг угаан гэж угаадаг. Аягийг яг шин юм шиг болтол орсууч угаадаг. Тэг тийм цэвэрх. Өөр ир мэрлүнг харж соосгонж тэг ингээд садралж маяглахгүй. Тэгэл ерөөсө гэр ажил. Авчирсан бүх мөнгөө нөхрөө чи их нэртэй хураалгах тэгвэл би нөхөртөө хураалаа. Өчлөөр. Тэгэхэд хад яхад жаргахгүй. Жаргалгүй. Хүчрхийл ирээд байгаа. Би ерөөс тэгэл 1000% миний зөв л байсан байхгүй. 1000% миний зөв байсан. Тэгээд мэдээж 9 сар нөгөө твчгээд те тэгээд твцсэн. 9 сар твчээр дууссан. Шүүхэд өргөдлөө өгсөн. Шүүгч нар нойлсон. Би тэнд нөгөө бүх юм ярьж байгаа штэ. Би тэгээд өөрийгөө болохгүй гэж мэдээгүй штэ. Би тэгээд та нар олоод харал та. Сайн ихнэрийн тухай ойлголт айгүй буруу байгаад байгаа. Одоо ч гэсэн таны сая ярьсан чи сайн ихнэрийн тухай ойлголт ихнэрээ ийм байгаасаа гэж хүсэж байгаа ирчүүд зөндөө биш штэ. Миний ихнэр хоолсоо хийгээл гэрлүүгөө гүгээл хүүхдээ асраал. Яг үнэн ир дээр ир хүн яг ийм ихнэр хүсдэг байхгүй. Тийм үү? Ойлгож байна. Тийм. Ойлголт нь бол ийм ихнэр
сайн гэж боддог. Эмэгтэйч тэгж боддог. Эрэгтэйч тэгж боддог. Гэтэл тэр хүний язгуур хүсэл гэдэг нэг юм байна. Аль аль нь тийм ихнэр байхыг хүсээгүй. Гэтэл тийм илжиг мөр нохоо зүтгэдэг ихнэр байхыг эмэгтэй нь хүсээгүй. Гэтэл яг илжиг мөр нохоо шиг зүтгэдэг тийм ингээд өөрийгөө авгаа болгодлаа ингээд амьдралын төлөө зүтгэдэг. Би хүчрэхийг эмэгтэй шүүгээ тэрэндээ өөрөө итгэсэн. Тийм ихнэртэй байхыг ир хүн хүсэж хүсдэг байхгүй. Ойлгож байна. Одоо бодоход таны буруу байсан байна уу? Буруу цаашаа. Буруу цаашаа юу? Тэгээд миний хэлдэг нэг үг байдгийг. Зүтгэдэг амьдрал. Зүтгэдэг эмэгтэй зовдөг. Ойлгосноо. Зүтгэдэг эмэгтэй зовдөг. Одоо Монголд ихэнх эмэгтэйчүүд зүтгэдэг. Ихэнх эмэгтэйчүүд зовж байгаа. Чи ямар гой асуулт тавьд юм бэ? Тийштэй эмэгтэй өөрийгөө дараагийн амьдрал дээр дахиад би нэг мэдсэн чи 90 бол гэрээ зарцуулчихж байгаа байхгүй. Гэтэл одоо ингээ хартаа жар гарцсан миний гар хумс. Энэ миний өөрийн хумсгүй. Энэ миний өөрийн хумс. Гэл лакар лагтцсан л болохоос энэ миний өөрийн гарын арьсгүй. Гэтэл манай нөхөр яадаг гэж айгүй хөргөн. Гар нь ухаалч. Зандарна. Гар нь ухаалч байл. Би. Тэгэхээр би энийг хийсэн. 10 жил ямарч хийсэн гэсэн. Илжмөр нохоо шиг зүтгэсэн. Тэгэл биш юм байна. Гэдгийг ойлгож эхэлснээс гадна дахиад би айгүй гомдолт байсан. Дараагийн нөхөрт яагаад ингэж л өстө илжмөр нохоо шиг зүтгэж байгаа юм намайг ойлгохгүй юм бэ? Хадмуудаа ч гэсэн айгүй гомд. Яагаад ойлгохгүй? Гэл ингэдэг байсан. Дараа нь миний буруу. Гэдг юм би хизээ ойлгосон гэж одоогоос бараг 10 жилийн өмнө коронавигоос өмнө яг хайр харилцаа зааж самбарын өмнө зогсож байгаа самбарын өмнө дун тэг би буруугаа ойлгосон. Буруугаа ойлгоод эхний амьдрал дээр ч ямар буруутай байсан, дараагийн амьдрал дээр ч ямар буруутай байсан би ойлгосон. Тэгэхээр хүн айгүй муухай. Чиний буруу, энэний буруу, бусдын буруу гэхээр амар үзий ядал гомдол тэг ингээд амар болдог. За юу. Тэрөөс тэр чигээр ингээд өхмөл явж байгаа байхгүй юу. Тэг зүгээр нэг амьд бүтлээд шиг юм явж. Гэтэл яг өөрийн буруу гэдгээ мэдэнгүүтээ зурс гэд бүр инээ төрөд дотор уучраад онцлох байхгүй бол өөрийнх буруу. Аюу муухай штэ. Би нэг юм асууя. Яг таны амьдралыг эргэж сөхөж яриад байгаа даа биш. Гэр бүлийн хүчирхийлэлд байгаа олон эмэгтэйчүүдэд итгэл найдвар болох бол өөрчлөлт гар гэрэл асаагаасаа гэж бодоод байгаа юм. Хэрвээ та анхны амьдрал дээр байж байгаад энэ хүчирхийлэл байна. Хүчирхийлүүлдэг эрэгтэй байдаггүй, эмэгтэй байдаг гэсэн штэ. Хэрвээ та өөрийнхөө буруу би өөрчлөгдөх ёстой гэдгийг мэдчихсэн бол тухайн үед мэдчихсэн бол нөхрөө өөрчлөгдөөд гэр бүлийн хүчирхийлэл үлдэхгүй байх байсан уу? Эрэгтэй хүн өөрчлөгддөггүй. Би өөрчлөгдөх. Тэр натурал эр хүнийхээ зангаар л байх байсан. За. Илүү тийм юм гарахгүй байсан. Тэгээ засарч гэжтэй юм. Би засарчаар тэр зүгээр л байх байхгүй. Тэгээ миний юу засрах байсан. Би бол тэр үед над засах юм байхгүй. Харин тэр тач одоо амьдралынхын төлөө зүтгэж байсан юм шүү дээ. Уг нь бол тий. Шийтгүүлэхээр юм хийж байгааг үлээсэн байна тий. Тэгээ байсан байна. Тий. Эмэгтэйчүүдийг суралцах хэвээр. Яг юунд суралцах юм? Эмэгтэй хүн сайхан эмэгтэй байх хэвээр гэдэг шүү дээ. Сайхан эмэгтэй. Эмэгтэй хүн чинь эр нөхрөө өөрийгөө гойдоггүй, эр нөхрөө гойдог. Ээж хүн чинь өөрийгөө гойдоггүй, үрээ гойдог байхгүй юу? Тэгэхээр эмэгтэй хүн хоёр юмор гоёх хэвээр. Яг үнэ хэлгээд. Нэг нь юу юм гэхээр чиний харах түнэрт байдал гэдэг шүү дээ, тий. Яг энэ дэр кейс хэлгээд байна намайг. Тэр юу юм гэхээр би илжиг морин хоомт ингээл зүтгэл амьдралынхаа төлөө зүтгэж байгаа л тэгэл нэг стресс тайлах гал нэг 3 найз охинтойгоо гараал нэг газар суух гэхээр нөхөр маань хартаад байдаг тий. Энэ гэл ээж байгаа. Тэгэхээр ийм асуудал бүр зөндөө байна. Тийм бүр дүүрэн байна. Тэгэнгүүт би хэлдэг. Гөө чи хамгийн гоё харагдах хэвээр хүнтэй. Хамгийн гоё харагдаач. Наацхан гэртээ нүүрэ будаач. Гэртээ үсээ гоё янзлаач. Гэртээ гоё тухтай мөртлөө үзэмжтэй гоё хувцс өмсөөч. Тэгэл нөгөө л авгаа гэргээ хоёрыг ялгаад байгаа байхгүй. Тэгээд юу юм гэхээр нэг юм энэ тентхийн даруулга гэхгүй гэртээ байгаа юм чи. Ингээ унжуулчихна. Тэгээд нэг юм подолкон материалтай подолкон хар цанц өмсчихнэ. Тэгээд нэг юм подолкон материалтай ирээ өмд өмсчихнэ. Яг нүдэнд харагдчих. Тэгээд нэг юм нэг
амар хуучирч илгэсэн шааха хөлөндөө дүрээ гэл ингээд хөлөөж ирэн гэртээ. Урамгүйхэн яваад хөдөлж чадаад ингээд яваад. За тэгээд тонгож гэдгийг угааж арчиж янз бүр улсаар тэл өвдгөнд нь өвдөг, өгцгөнд нь өгцөг бургач. Тэг ингээд босоо зогсохоор өмд нь дотроо ингээд өвдөө нуглаа хагас суугаад байгаа юм шиг харагддаг ч гэдэг. Үгүй яаж тийм сэтгэл татам дур булаам сэрэл хөдөлгөм харагдах вдэ. Үнэн үү? Тэгээд наатах наанал тавьчтэй. Юу гинэ? Чи битгий тэний алга болчоорой. Юусоо энэ. Энийг юм яаж эр нөхрөө энэ одоо гэж ярьж чаддгийг, яаж үр хөхтэй энийг юм одоо гэж хэлж болдгийг тэ? Юус авгаа гэр хоёр тэнгэр газар шиг. За би ингээд хоёр юм сурах хэрэгтэй гэсэн тий. Тэр гоо сайхан ирүүлэнд аюу сайн сурах хэрэгтэй. Гаднаас сайхан ихнэр сайхан эмэгтэй бол эрийн чимэг үрийн чимэг. Тэгэхээр тэр гаднаас гоё ирээд. Гэтэл дотроо бас гоё хэрэгтэй гэдэг. Тэр доторх гоё муухай чинь гарч ирээд шин. Үг хэллэгээр чинь гарч ирээд байгаа үстэй. За ер нь ойлголоо. Жаргалын тухай. Тий, хүн рүү буруутахад байдаг өнцгөөс баг зэрэг холдож байгаа миний хувьд. Тэгээд олон эмэгтэйчүүд ч ихтэй ярилцахад ер нь тийм шүүгээ хүлэн зөвшөөрж байгаа нь бас их таалагдаад байдаг. Тэгээд таны өгч байгаа зөвлөгөөнүүдийг харахад нэрэл тиймдээ би л өөрөө гомдхоо болчихвол би өөрөө учиртай болчвол дагаад хүмүүс ингээ өөрчлөгддөг. Би тэр хүний тухай сайхан бодоод байвал сайхан харагдаад эвгүй юм бодвол эвгүй харагдаад идэх нь одоо үнэн шүү дээ. Энийг би бүр амьдралаараа бас туулаад байдаг тий. Бишрэгдээчтэй, хүндлэгдээчтэй, хайрлагдээчтэй яг гадаа дотоод дүр төрхөө тийм болгоод хувиргаачтэй. Тийм байна. Тэгжээж л өөрөө өөрчлөгдөж ил хүнийг л өөрчлөх юм байна. Би чиний 3 хүүхдээ гаргасан. За. Үнэхээр одоо байгаа гарна хайрлаа. Үгүй ямар ч эмэгтэй хүн аюу муухай хэр даг дайр болсон, хуучирсан, ноорцсон, урагдсан потолкийг хараад үн цэнтэй хандахгүй штэ. Тэгчээд ягаад өөрийгөө яг тийм хуучирсан муухай бодол хэртэй бодолх шиг авч явчаад ягаад чи намайг хайрлаад чи тэгвэл тэр бодолгийг хайрлал та. Яг шинэ юм шиг хайрлаач тээ. Ойлгож байна. Тэгэхээр тийм штэ. Өөрийгөө авгаа шиг авч явчаад тэгэхэд 3 хүүхдээ чинь гаргасан би. Одоо чи намайг хайрл. Бага гарна гэн муухай гарна хайрл гэж болохгүй. Би яг энэ мэдрэмжийг өөр дээрээ бас яг туулж ирсэн. Одоо ингээл гэртээ таны ярьж байгаа шиг подволк нь ингээл хүн дээрээ нэмгрээд бараг цоорцсон, гидсэн дээрээ цоорцсон. Тэгэл гэр зураа ажил хийхгүй байгаа юм чинь нэг тиймэрхүү байдалтай байгаад байна гэдгээ ерөөсөө ойлгохгүй. Ганц нэг найз нөхөд хэлэн штэ ажиллаа хийж байгаа. Хүү наад нэг подволкоо соличмоор юм биш үү, ингэчмээр юм биш үү гэхэлэр хэвээ та нар ажил хийгээ явж байгаа хүмүүс энийг ойлгохгүй. Би гэрт ажилгүй мөнгөгүй байж байгаа юм чи яаж тэр хувцсыг чаавж өмсөх юм гээд яг ингэ бодож байгаа эмэгтэйчүүд байгаа гэдэгт би ерөөсөө эргэлзэхгүй байна. Энэ чи биш ч гэж магадгүй чи айхтар охин кейс зохиосон ч гэж магадгүй. Би өөрөө байсан. Би итгэхгүй. Тэгтэл өөрөө байсан. Тэгтэл энэ дүүрэн баг. Гэтэл зүгээр нэг энгийн нарийнхан Mac аваад өмсчихэд нэг 500,000 төгрөгөөр олдно гэдгийг би дараа нь ойлгосон байхгүй юу тий. Би гайхдаг байна. Юу вэ гэхээр адилхан л мөнгө зарцуулаад авч байгаа. Ягаад заавал яг муухайг нь аваад байгаа. Гой бишийг аваад байгаа гэдэг юм. Тэгээ ягаад зохицуулахгүй. Ягаад бие бүтээн нэг цамц хараад ягаад энэ цамц гоё юу. Үгүй тэрнтэй зохицох юупг өмд гутал юу бэ? Нэг мэдхгүй тоохгүйгээр адилхан мөнгө зарцуулж. Тэгээд тэр хувцас зохицуулаад өмсчих юм бол энэ баян гэд ингэчдэг. Тэгээд үнтэй илжир сольжир малжир ижил буруу юм өмсчир ингээл баян биш л харагдаж шүү дээ. Яалтчгүй. Эмэгтэй хүн чи ганцхан эрд гайхалтай гоё харагдах хэвээр. Тэрэндээ муухай харагдаж муухай сонсогдчоод тэгээд их сон. Даанч эсэргээрээ байгаад идэх. Ажилдаа явахдаа хамаг гайгүйгээ өмсөөл ус зүсээ нүрээ бодоод гэрээсээ гарахаараа гоё болчихдаг. Нүур гараа угаагаад нөгөө хувцас өмсөөл гарахаар хардахгүй яа. Гэртээ ороод үсээ шуугаал нүрээ угаагаад хамгийн бах мэлхийнээс тор аимшигын байжсна тий. Ингээл гарахаар ч гэдэг. За мэдээж гэртээ гоё байдаг охтууд байдаг л бах л да. Байдаг л байх. Тий. Гэтэ эмэгтэйчүүд нэг ийм амьдралыг туулаад байдаг шүү. Би бас өөрөө туулсан байхгүй. Оюутны нэг найз 10 жилийн нэг найз ингээл нургуулаг царайлаг 2 охин найз охин манад ингээл дандаа ирнэ. Тэгээ тэр хоёр ингээ гоё дээрээ тавьсан. Угаасаа гоё өхнө. Миний дээрээ гоё өхнө. Тэгээ гоё дээрээ тавьсан. Би гэр уттай ингээл метр 50 өндөртэй 80 хилийн жинтэй ингээ бэлгаасан юм. Тэгээ ингээд нүрэж чадахгүй үсэнсгсэн. Тэгээ гоё гангуу хувцсан ус ингээл өстө бүр уул үл нийл харагдсан. Гэрээс хаана юу наган мэд ямар хэрэгтэй нэг мэддэггүй талцсан. Тэг ингээ бэлгаагаал ингээл. Тэгэд нөхөр
Зөвхөн миний нөхөр биш шүү. Нөхөр хүртэл тийм хүмүүстэй ингээд хоёр өөр харьцаад байгаа байхгүй. Тэгээд манай хоёр найз руу манай нөхөр бол хандраагүй. Хандраач нэмэргүйг мэднэ. Тэгтэл юу юм гэхээр хүндэлтэй харилцаад. Тэгээд над руу болохоор хүндэлгүй харилцаад байгаа байхгүй. Яг тэр намайг дээрлэхгүй, хараахгүй, загнахгүй, зодохгүй. Тэгтээ мэдрэгдэж байгаа. Хоёр өөр харилцаад байгаа нь мэдрэгдэж байгаа. Гэтэл би өөрчлөгдөнгүүт гар моголч төмс сарлгаж болохгүй. Гар моголч мах өшгөлж болохгүй ч гэдэг юм. Ийм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэй бүр нэг юм хятадын тэрүүн хатагтагийн нэг юм зөвлөгөө эмэгтэйчүүдэд өгсөн зөвлөгөө гэдэг шин. Эмэгтэй хүн чи өөрийгөө л торд өөрийгөө л хайрл гэд. Тэгсэн чинь Оросд би ер нь бол тэр фейсмес ухаж сайн мэдгүй, фейсбુક ухаж сайн мэдгүй. Би YouTube дээр амьдэрдэг. Тэгэхээр нөгөө орос хэлний хугархаад тааш би чинь сайн биш ч гэсэн. Тэгээд орос хэл дээр мэдээлүүд аяа. Оросууд чинь 140 сая хүн амтай. Ер нь эдийн засгийн жаргал, гоо сайхны жаргал, эрүүл мэндийн жаргал, харилцааны жаргал те энэ бүхний ингээд дэлхийгээс цуглуулад бусад орны хэлээс орос руу орчуулад ингээд стоп подкастууд гэдэг үл те тийм болгоод ингээд тавьсан байдаг. Тэгээд тэр ингээд сонсоод тэгээд тэндээс аягүй их мавдаггүй. Тэгсэн чинь ингэж байгаа байхгүй нэг орос. Эмэгтэй хүн чи өөрийгөө хайрлах юм бол эр хүн чамайг хайрладаг. Эмэгтэй хүн чи эр нөхрөө хайрлах юм бол эр нөхөр өөрийгөө хайрладаг. Ойлгосноо? Чи хүүхдээ хайрлах юм бол нөхөр чинь хүүхдээ хайрладаг. Чи хэнийг хайрлна? Эр нөхөр тэрийг хайрлна. Чи муураа хайрладаг бол эр нөхөр чинь муураа хайрлна. Чи нохоо хайрладаг бол эр нөхөр чинь нохоо хайрлна. Манад бол яг энэ нь нотлогдсон. Би хэнийг хайрлна? Яг тэрийг нөхөр маань хайрладаг. Ойлгож байна. Энэ аягийг хайрлж болно шүү дээ хүн. Эсвэл аягүй хөөрхөн эсвэл ингээд бэлэг дурсгалтай яадаг чинь тэр өстө хайраа шингээд өгсөн энэ өстө би нэг хайрладаг гэхэд тэгэл нөхөр тэрийг хайрлаад явчихна. За баярлалаа. Бид өнөөдөр жаргалын тухай хоёлаа нэг цагийн хугацаанд багтаж ярина гэж мэдээж байхгүй. Жаргал чи хайр шүү. За ойлголоо. Тэгэхээр жаргал шүү. Аль болох танаас яг сонсож байгаа манай подкастын сонсогчдын хөвчлэн эмэгтэйчүүд байдаг байхгүй. Тэгэхээр яг хэрэгтэйгийн сонсоод сой гэж бодоод хэрэгтэй юм хэлүүлж хийсэн гэж бодоод танаас аль болох асуулаа. Бусад хэлээгүй юм бол миний мэдлээс гараа явсан. Таны мэдээлж шилжсэн. Танд маш их баярлалаа. Тэгээ хамгийн түрүүнд л хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөөд ядаж хүний ярьж байгаа юмыг нэрээ юу илээгээд эргэлзэж эхлэхэд дараа дараагийн юмыг сурч хэлдэг болов уу гэж би өөртөө бодоод идэв. Танд баярлалаа. Ганцхан юм цагчих юм шиг. Болно. Тий. Энийг заавал оруулаарай гэж гоох гэдэг байхгүй юу? Юу юм гэхээр энэ хүүхдийн тухай авч хэлцгээ боль гэж. Юусе ингээл би танад орлоо заяа. Таны хоёр хүүхдтэй гэсэн тий. Би танад орлоо. Монголчууд айгүй хэцүү байна. Тий. Ингээл хараад таны хоёр уу? Энэ наавыгаа дуурайсан юм. Энэ ээжигээ дуурайсан юм тий. Тэгэнгүүт тэр хүнтэй ээж энэ одоо хэдэн настай? Хөө ямар чичг мэт. Энэ одоо хэдэн настай? Хөө ямар би хэрэг вэ? Чи машина зарах гэж байгаа бол заяа. Машиныхаа тэргэд миний машин ингэдэг тэгдэг ийм тийм гэд яар. Чи хүүхдээ зарах гагвал хүүхдийг битгий амны цогоо гүний бай болохгүй. Битгий хүүхдийг гимтэй. Алуусна. Гэд зөндөө юм ярих юм байна. Яг нөхрийгсэн. Манай энэ ингэдэг байхгүй. Энэ аягүй солиод шүү дээ. Ингэдэж шүү дээ. Тэгээд яаж жаргах гэж бодов. Гэтэ маш их баярлалаа. Сонсогчдоо Хөгтөнгөр радио хөтөж подкаст та бүхэнд хүрлээ. Өнөөдрийн зочин бол жаргал судлаач, ментор, мөнхтэй байсан жаргал судлаач гэдэг нь сонирхолтой санагдсан. Тэгээ жаргал гэж юу юу юм? Тэр дундаа эмэгтэй хүний жаргал юу юм? Үүдэл нь юу юм? Миний жаргал хинээс хамаарах юм гээл аль болох өөрийнхөө сонирхсан бүсгүйчүүдэд хэрэгтэй зүйлсийг асуулаа. Маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Сонсогч та бүхэн Хөгтөнгөр радиогийн хөтөж подкастыг Улаанбаатар хотод 8219 119 долгионоор хүлээн аван сонсоорой. За мөн Хөгтөнгөр пэйжийг дагаж Хөгтөнгөр YouTube сувгаар бүтэн дугаарыг хүлээн авч үзээрэй. Хөтлөгч Ам ойлаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя.